хамгийн чухал асуудал энэ улсын их хурлын даргын захирамжаар байгуулагдсан энэ улсын их хурлын гишүүн Баттөмөрөөр ахлуулсан ажлын хэсгийг оруулж ирсэн санал байгаамаа. Өнөөдөр бид нар COVID-19-ийн нөхцөл байдал энэ урьдчилан сэргийлэх тэмцэх энэ үүссэн нөхцөл байдлын үед хэрхэн яаж ажиллах вэ? Ард иргэд улс орноо одоо бид нар яаж энэ нөхцөл байдлаас авч гарах вэ гэдэг асуудлыг энэ COVID-19 хуулиар ярьж байгаа. Тэгээ энэ одоо хоёрдугаар асуудал бол энэ манай ажлын хэсэгт барилга хот байгуулалтын одоо яамны оруулж ирсэн. Одоо энэ Бадилхан сайд үгээ хэлэх бах оруулж ирсэн санал байгаамаа. Цар тахлын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа энэ төрийн үйлчилгээний тусгай захиргааны албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргана гэсэн ийм асуудал орж ирж байгаа. Энэ бидний өмнөөс энэ эрсдэл үүрээд эрүүл мэнд амь насаараа дэнчин тавиад энэ эх орондоо Монгол улсад энэ коронавирус гэдэг ямыг тархаахгүй, алдаахгүй, нэвтрүүлэхгүй гэдэг энэ фронт дээр амь бие эрсдэлд оруулаад ингээд зүтгэж байгаа энэ хүмүүст бид нар Монголын төр энэ Монгол улсын их хурл төрийн эрх барих дээд байгууллага бас нэг сэтгэл гаргах ёстой гэж ингэж бодож байгаа. Тийм учраас эдгээр бол цалин цуух нь өндөр биш. Түрээсийнхаа сарын мөнгийг нь төлөөд тэгээд явандаа энэ байр нь тэр одоо энэ эрүүл мэндийн салбарынхны энэ төрийн үйлчилгээний салбар, төрийн тусгай, онцгой, энэ цагдаа гэдэг зөндөө хүмүүс шүү дээ. Мэргэжлийн хяналт гэдэг. Энэ хүмүүст одоо ингэж зориулсан ийм ипотекийн тусгай одоо бүтээгдэхүүн гаргах ийм асуудал орж ирж байгаамаа. Энэ нэгдүгээр асуудал. Одоо энэ дэмжээгүү саналын 2 дээр байгаа. Тэр дэмжээгүү таслын саналын 4 дээр байгаа зүйл байгаамаа. Ипотекийн зээлийн иргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон энэ одоо зээлийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхээр нийт 6 хүртэлх сараар сунгах асуудлыг засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж байгаа. Өнөөдөр Монгол улсад ипотекийн зээлдээ 65 мянган өрх байгаа. Нэг өрхөд дунджаар 3 иргэн амьдардаг гэвэл энэ 200-аад мянган иргэний асуудлаа. Энэ иргэнийг энэ хүнд үед нь энэ ипотекийн зээлийн дарамт шахалтаас жоохон чөлөөлж юу яаж үгүй хойшлуулж үгүй дарамтыг нь 6 сараар иргэн төлөлтийг нь хойшлуулж үгүй ял гэсэн ийм л зүйл оруулж ирж байгаа. Монгол улс нэг 200 мянган иргэнэ бодох цаг болсон гэж ингэж бодож байгаа. Дараа нь өнөөдөр энэ барилгын салбарын зээлийн чанар муутахаас сэргийлэх ажлын байрыг хадгалах зорилгоор Монгол банкнаас олгосон санхүүжилтийн үндсэн төлбөрийн иргэн төлөлтийн хэмжээгээр орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх гэдэг энэ асуудал байна. Өнөөдөр Монгол улсад 100-аад мянган ажлын байр энэ барилгын салбарт байж байна. Барилгын салбар энэ одоо асуудлаас болоод унах юм бол маш хүнд байдалд орно. Эдийн засгийн том эрсдэлд орно. Улаанбаатар хотод одоо энэ ипотекийн зээлийн эрэлт улам нэгсэж байна. Тийм учраас бол энийг нь одоо Монгол банкын асуудлыг нь өөрөө зохицуулаад ингээд цаашаа явъя гэсэн ийм л асуудлуудыг оруулж ирсэн. Тэгээ энэ бол нэг одоо яг энэ COVID-19-ийн хэмжээнд энэ ажлын байрыг хадгалах, энэ тэргүүний фронтод тэмцэж байгаа нөхдөө дэмжих, энэ 65 мянган өрх буюу Улаанбаатар хотод байгаа энэ 200-аад мянган иргэнийхээ энэ зээлийн иргэн төлөлтийн одоо дарамтыг нь хойшлуулж хөнгөлж өгөл ийм л асуудал байгаа шүү дээ. Энийг бид нар энэ коронавирус энэ COVID-19-ийн үүссэн нөхцөл байдлыг хүрээ шийдэхгүй юм бол энэ одоо хизээ шийдэх юм. Тийм учраас бол энэ барилга хот байгуулалтын яамнаас оруулж ирсэн санал энэ санал болон одоо Монгол банк өөрсдөө энэ асуудлаа зохицуулаад явна гэж байгаа энэ ажлуудыг нь бол шийдээд бид нар дэмжиж өгөх нь бол зөвөө гэж ингэж бодож байгаамаа. Зөвхөн одоо сэргийлэх, урьдчилан сэргийлэх асуудал энэ COVID-19-ийн хуулийн хүрээнд ярина гэж байхгүй. Үүссэн нөхцөл байдалтай бид нар яаж гарах вэ? Иргэдээ аж ахуйн нэгжээ яаж дэмжих вэ? Ямар боломж олцоогоор одоо тэднэрдээ боломж олгохын гэдэг энэ асуудлыг энэ хууль нь тусгаж өгөхгүй юм бол ер нь ийм хууль батлаад авах шаардлага байхгүй шүү дээ. Тэгээд ч гэсэн энэ COVID-19 хуулийн чинь улсын их хурлын даргын дээр одоо энэ зөвлөл дээр ярьж байгаа л одоо ингээл тал талаасаа л энэ хуулийн чинь төслийг боловсруулж ингэж оруулж ирсэн л юм шүү дээ. Тэгэхээр энийг бол заавал одоо ингээд нэг хатуурхаад одоо ганц хоёр хүн өмчлөөд байх шаардлага байхгүй бахоо. Энийг бол одоо уян хатан хууль санаачлагчд маань ойлгох баха. Энэ Монголын одоо энэ тусгай хүчнийхэнд үйлчилгээний төрийн салбарынханд төрийн тусгай албан хаагчдад зориулсан гэх мэтлэнгийн ийм асуудлууд байж байгаамаа. 200 мянган иргэд зориулсан ийм асуудал байгаамаа. Тийм учраас энэ асуудлыг дэмжээгүйг дэмжихгүй байж өгөөч. 2, 3, 4-ийг дэмжээгүйг За гишүүдэд